Монгол өнөөдөр яг ямар байгааг өөртөө ирээд өөртөөхөө нүдээр нөгөө хараад бид нэг үг гэдэг штэ ус руу цөл бал хэд орохгүй ч гэсэн нэг хөлөө Монгол хүн чинь хөлөөнд оргоод толгоогоо савшдаг штэ тэрэн шиг ирээд 1-3 сарын ажиллаж үзээд тэгээ шийдвэрээ өөрөө гаргах хэрэгтэй тий. Хоёр жишээ биш үү бас усан дээр гаргасан юм тий. Гадаадд байгаа хүмүүсийн асуудал гэхээр нэг хүмүүс зарим талаараа анхаардгүй. Гэхдээ өөрөө одоо юу гэдэг ингээл урагшаа яриан гарлаа эсвэл миний хувьд ингээл Хонконг явал үзсэн чи тэнд нэг юуны хүн дээр олон хүмүүс ундаас ингээд ойчрлоо зогсож байгаа шүү дээ. Онгоцны дараагийн онгоцондоо суух гад тэгсэн чи намайг ингээ аваа явах. Нөө миний онгоцны цаг жоохон шахуу байгаа. Бараг мэдээд те нөө солонгос центр чинь тэгээд байдаг шүү дээ. Та ингээд урагшаага урдуур мурдуур оруулдаг ч юм уу те. Тэгсэн чи эсрэгээрээ миний паспортыг харангуудаа монгол хүн хулгай хийцэн бах магадaltaй гэдэг юм. Нэг тийм шалгах юм явагдахгүй. Тэгээ надаа маш эвгүй сэтгэл төрөөд тийм чадвар байгаа монголчуудын маань ерөөхдөө дундаж насвал ойролцоогоо нэг манай сүүлийн нэг статистик энэсэтэй хамтарсан судалгаагаар харж байгаад бол 36 орчим насны их байгаа хгүй дундаж нас нь тийм. За сайн байцгаана манай гэртээ ярих зам нэвтрүүлгийн нээлж нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай гэртээ ярих зам нэвтрүүлэг маань ер нь бол гадаад байгаад эргээд их орондоо ирсэн залуучуудтай бол ярилцдаг байгаа. Өнөөдрийн зочны маань бас их онцгой байна. Ягаад гэвэл энэ чиглэлээр өөрөө одоо үйл ажиллагаа ингээд байгуулгын болохоор ажилтдаг учраас нэлээд эргэтэй мэдээлүүд бас яригдах байх гэж бодож байгаа. Тэгэхээр өөрийгөө манай зочин маань танилцуулаад яриагаа эхлэе те. Сайн байна уу? Урьж оролцсонд маш их баярлалаа. Намайг Игема гэдэг. Би яг одоо бол нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагад яг диаспорагийн төсөл төр хамтын ажиллагааны зөвлөгөөр ажилладаг байгаа. За тэгэхээр зүгээр яг би ингээд ер нь ягаад бас анх энэ нэвтрүүлгийг хийсэн гэхээр ингээд гадаад байхдаа ялангуяа одоо Солонгос оюутан байхдаа бид нэр анх нэг 2012-13 оны үед оюутны албаны их орондоо очицгоо гэдэг нэг тийм чуулга уулзалт хийгээд тэгээд ер нь за гэдэг тэр уулзалт дээр ч хүмүүс янз бүрийн санал гаргаад одоо ямар шалтгаанаас л гэртээ очих те хэцүү байна ямар шалтгаан одоо биелчих юм бол очимоор гэж гэдэг юм иймэрхүү зүйлүүд их ярилцдаг байсан. Тэгээд ер нь одоо бодоод 10 жилийн сэдвэрийг сонирхоод одоо тэгээд нэг хэсэг ковидын өмнө Монголдо би эргэж ирээд тэгээ энэ гэртээ ярих зам гэж эхлүүлж нэг 3 улирал явж байгаа. Буцаад бас гадагшаа явах болоод нэг хэсэг тасалдаад одоо ингээд 4-р улирал хүрч байгаа. Тэгээ ер нь бол яг гадаад байгаа хүмүүс ялангуяа би нөгөө талаас нь л илүү харахыг хүсдэг л дээ. Монголдо очиход ямар байгаа гэдгийг хүмүүс маань сонирхоод байдаг, шийдвэр гаргахад нэлээ хэцүү байгаад байдаг тий. Тэгэхээр манай Игемагийн хувьд ер нь өөрөө бас гадаадд байсан гэж ойлгосон зөв. Тэгээ сурсан. Яг нөгөө тань шиг одоо урт хугацаагаар жишээлбэл нөгөө яг ажиллаж амьдарч байсан хүний хажууд бол би зүгээр сурсан. Би өөрөө Монголдо болохоор эхлээ нөгөө нэг бакалавра гэх юм уу те Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг төгсөөд тэгээд эндээ бас ажиллаж байгаад нэг ажлын жоохон туршлагатай болж байгаа. Тэгээд Америкт сурсан. Америкт мастер хийсэн. Сурахтаа нөгөө одоо л нөгөө олон залуучуудын жишгээр мэдтгэлийн хөтөлбөр томрогдоод Америкийн газрын тэтгэлийн хөтөлбөрөөр жишээ Fulbright-ийн тэтгэлийн хөтөлбөр. Тэгээд тэнд бас авах гэж бол удсан. Би шууд өгөөл бас орчоогүй те 3-4 жил баг өгчиж тэгээд нэг арай гэж тэнцээд тэгээд мастертаа бол Америкийн Корнель их сургуульд сурсан. Зөв. Чиглэлийн гурвал нөгөө public administration гэдэг байгаа. Тэгэнгүүт бас манайд бас орчуулагддаг төрийн удирдлага гэдэг бас жоох орчуулагддаг байгаа. Гэтэ манай хөтөлбөр чинь MBA хөтөлбөр гэвэл дотроо нэг юм 8 концентрацтай төгсөөд чиглэлтэй тий. Тэр дотроо одоо жишээлбэл яг government policy ч юм уу тий. За төрийн бодлого, за эсвэл санхүү эдийн засгийн бодлого, fundraising, нийгмийн эрүүл мэнд гэх мэт айгүй олон чиглэлтэйс одоо тэн дотор байгаа жишээл government policy буюу төрийн бодлогоор сурж байгаа хүмүүс бол яг төрийн бодлогоор хийж байгаа. Би болохоор дотроо болохоор economic, finance буюу санхүү эдийн засгийн бодлогоор яасан. Тэгэхээр яг зүгээр ах махчлаад байх юм бол нэг нийтийн удирдлага юм шиг байна. Яг төрийн удирдлага гэхээр бас баг тийм ч оновчтой сонсогдохгүй л байгаад дээ. Танай байгууллага одоо мэдээж нэгдсэн үндэсний байгууллагын шилжилт хөтөлбөрийн байгууллага тийм. Би болохоор одоо яг ковидын үеэр гэх юм уу тийм. Яг нэвтрүүлэг хийгээд ингэ байж хаад гадаад байгаа монголчууд маань ковидын үеэр ялангуяа одоо эх орондоо ирья гэхэд ирэх боломжгүй болчдөг тийм. Тэгэл ер нь миний санаан дээр үйлдэлсэн зүйлүүд болохоор
нэлээд хэцүү нөхцөл байдалд байгаа хүмүүс ялангуяа солонгост хүмүүс элчин сайдын яамны гадаа хоноод хармаар байна гэж уйлал ингээл өөр юм хэвт байгаа хүн жишээ нь гадаа явахаар ингээд одоо хятад гэж бодоод тийм нутг руугаа зайлгээд ингээд байна гэдэг юм хэцүү тиймэрхүү үед ингээ орон орны ялангуяа элчин сайдын яам консулын газар байдгүй газруудад байсан монголчууд маань холбогдоод нэлээд юм хэцүү байсан л да. Тэр үед танаа байгууллагатай танилцж байсан. Одоо шилжилт хөдөлгөөний байгууллагаас тусламж аваад одоо жишээ нь зардал байхгүй зардлаар дэмждэг ч юм уу нэг иймэрхүү яг онцгой үед бол тулгарч байсан гэх юм уу тухайн нөхцөл байдлаар би ийм газраас байдгийн байж тээ одоо нүүби яг тий улс орон болгонд ийм салбар төлөөлөгчийн газраар дамжуулаад хүмүүс тусламж аваад ирж байгааг хараад уу яасаа айтах юм бэ. Тэр болго ингээ Монголын одоо элчин сайдын яам тэмцээн газраас хурж ажиллах боломжгүй газруудад бас юм зүйлүүд хурж исэн. Тэгэхээр байгууллагын тухай танилцуулбал олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага манайхаа IOM гэж явцдаг. Ер нь бол UN Migration буюу нэгдсэн үндэстэн байгууллагын шилжилт хөдөлгөөн болон migration-ы одоо чиглэлээр яг дагнаж ажилладаг байгууллага. Тэгээ Монгол улсад бол 2011 оноос хойш Монгол дахь салбараа нэгээд өдийг хүртэл ажиллаж байгаа. Тэгээд таны хэлсэн чиглэл дотроо ер нь л яг олон юм нөгөө чиглэл одоо салбарын мандатын дор үйл ажиллагаа явуулдаг тий. За нэгдүгээрт бол түрүүн таны хэлсэн нөгөө нэг их орондоо одоо гадаад улс орнд ажиллаж амьдарч байгаа их орондоо ирэн ирэхээстэй зайлшгүй шалтгаан нөхцөл бас ингээд тусламж үзүүлээд их оронд нь ирэн ирүүлдэг тийм манад бол тийм бас чиглэлийн одоо хөтөлбөр юм уу тийм байдаг. Дээрээс нь бас хэлхийн нэгцэн удирдлагаар хангах те border management буюу хэлтэй холбоотой асуудал төр бас манайх байдаг. Мөн хүн хөдөлгөөлөлттэй одоо тэмцэхтэй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За дээрээс нь яг таны сая хэлсэн ковид үеэр гэх юм тэрнээс нэг за нэг ковид үеэр тий ковидоос өмнө гэх юм уу бид нараас дотоодын шилжилт хөдөлгөөний бодлого дээр бас нэлээд одоо ажиллаж байсан. Тухайд бол нөгөө нэг манайх ч бас нэг тусдаа кейс юм. Одоо яг бүхэл улс орнууд энэ үеийг л давж явж байсан. Дотоодын шилжилт хөдөлгөөн гэх юм уу. Зарим улсуудын хувьд одоо л гадаадын шилжилт амар хийх болж байгаа. Манайх одоо ч явж байгаа л та одоо гадагшаага их брендээр явагдаж чинь гадаад улс орн руу нүүж ин гэдэг юм уу. Тухайн үед л манад бол бас нөгөө хөдөөнөөс одоо хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн айгу манад шилжилт хөдөлгөөн айгу олон үе шаттай яваад байгаа. Сумдаас аймаг руу те аймагаас Улаанбаатараас гадагшаага гэдэг ч юм уу те гэдэг шилжилт. Тэгэхээр дотоодын шилжилт хөдөлгөөн дээр л бас нэлээд ажиллаж байсан. Сая таны хэлсэн бас яг нөгөө ковид үеэрх асуудал дээр бол бид нэр за миний санаж байгаагаар би бас яг 10-20 оны асуудлаар 1000 гаруй хүмүүсийг бол яг чартер нислэгээр их орондоо бас яг эргэж ирэхэд нь бол манай байгууллагын зүгээс бол яг дэмжиж бол ажиллаж байсан. Тэг яг түрүүний таны хэлснээр хэдийн манай улсын засгийн газар дэлхийд эрэхтэй улс орны бүхэл улс орны одоо засгийн газар одоо эрвэхээр ажиллаж байгаа ч гэсэн бидээс дипломат төлөөлөгчийн газарт консулын төлөөлөгчийн газар одоо жишээ нь хөрөлцөөгөө байхгүй байгаа газруудад байгаа хүмүүсийн хувьд бол айгүй хэцүү. Тэгээ ковидын үед бол ер нь бүхэл одоо улс орнууд бол бас айгүй тэг хүндрэлтэй байдалд орж ирсэн. Тэгэхээр яг манай хувьд бол бас хэдийн Монгол улсын одоо жишээл дипломат төлөөлөгчийн газар байхгүй байгаа ч гэсэн IOM-ийн салбар байгаа газрууд ч юм уу те IOM-тай холбоотой ажилладаг байгууллагуудын салбар байгаа газруудын хувьд л бид нар бас ингээд бүгдээр бол хамтарч ажиллаа. Мэдээж засгийн газартай бол нэгт ажиллаж ижил 1000 гаруй хүнийг бол авч ирэх боломжтой болсон л та. Ямар ч байсан зүгээр ингээд яг хүн болгоны одоо юу гэдэг ард амьдрал нь байгаад тий ялангуяа тэр хүнд хэцүү цаг үед надад бол нэлээд сайн мэдрэгдсэн л дээ. Ягаад гэвэл одоо нэг хүн яах вэ гэл тэгэнгүүт чинь би жишээ нь зүгээр Монголд байгаа зүгээр л нэг энгийн хүн учраас нэг мэдээлэл одоо дамжуулах юм иймэрхүү тэгэхэд яг альбнэж гэдэг юм уу туслах боломжтой байгуулгана нэг гаргалгаа гараад ирэхээр ер нь их санаа амраад явж исэн л та. Тэгээд яг миний хувьд өнөөдрийн одоо гол ярианы сэдвийн хувьд болохоор бид яг энэ өмнөх өнгөрсөн дугаар дээр бол Солонгост бас гэрээгээр болон суралцж байгаад ирсэн залуутай бас бид хоёр ярилцаад за ер нь Монголдо ирэхээр бизнесийн үйл нэг иймэрхүү байна, ажилд орвол нэг иймэрхүү байна гэдэг одоо зүгээр энгийн хүний тэ туршлагаас хуваалцсан бол одоо болохоор надад ингэж бас санагдаад байгаа. Яг мэрэгчлэрээ ажиллаж байгаа тэ эсвэл мэрэгчлэрээ суралцаад дараа нь Монголдо болон гадаадад бас одоо яг тэр өндөр чадвар одоо өндөр ур чадвартай газруудад ажиллах ийм хүсэлтэй залуучууд маань их байдаг тий. Тэр хүмүүст бас хандсан төслүүд явагдаад байна. Тэгэхээр тэр хүмүүст маань ямар бас Монгол боломж байна гэдэг талаар өнөөдөр бас төлхөө ярих аян сонирхолтой байна. Тэгээд би яг санаж тэрүүний нэг хэлсэн тий 13 оны үед нэг бид нэр Солонгос сургалт гэдээ хийжсэн гээд тэр их орондоо очицоо гээд тэр яагаад бас тэрж явж яасан гэхээр тухайн үед нөө хоёр солонгосын харилцаа нэлээд эвгүй болоод ялангуяа ингээд Монголын мэдээллийн сайт за солонгос болохоор бас яг тэр нөхцөл байдлаа ингээд хүмүүсийг сандарчна гэж бодоод ч юм уу тэр болгон хамаагүй хэлдэггүй. Гэтэл ингээд явгууд би одоо чинь ажиллая гэж зогсож байгаа. Гинт нэг онгоц нисч орж ирээд бөмбөгтчүүл яах юм гэсэн ийм айцтай ч юм уу.
Тэгээд тухайн үед яг бид нар тэр одоо хилцүүлэг хийж яхад тэнд цэргийн сургууль сурдаг залуу ирээд ихтгэл тавьж ирсэн л да. Тэгээд тэр хүний ярьснаар болохоор ингээд гадаад байж хад ялангуяа одоо тэр солонгосын хувьд ч юм болохоор дайныг бүр зогсоогоогүй тий. Одоо ингээд төр зогсох хилцээрийн дараагаас хойш ингээд хизээж бас дайн гарч болох юм эрсдэлтэй бүс нутаг гэж үздэг гээд. Ийм газар байгаа хүмүүс нэгдүгürt одоо юу гэдгийг паспортаа нэг ядаж аюугаар тий доллараар нэг $100 ч юм уу тий. Ингээ одоо бэлэн ингээ өөртөө бичгэрүүнтэй авахд ингээ ойрхон байх хэвээр. За тэгээд одоо жишээ нь цөүл амьдэрдэг бол доошо бусаанч гэдэг юм уу цаашаа ингээ дадлаагаар одоо юу гэдэг их орон руугаа явах гэдэг нэг дайн гарч бол иймэрхүү гаргалгаанууд тий. За эсвэл бол бөмбөгдөд ирлээ гэхэд метроны шугам ч юм уу ингээ доошогоо одоо бөмбөгдөлтөөс илүү сэргийлж болохоор гэл метро дээр шугамуд нь хүртэл ингээ аль метроны шугамны илүү доошо гүн бай тий. Тэрийг бол солонгосчууд мэдчихэд гадаад хүмүүс мэдэхгүй байгаад байдаг. Тэгээд иймэрхүү асуудлууд ярьсан чи энэ мэрэгжлийн тэр чиглэлээр нь байгаа хүмүүсээс юм сонсно гэдэг ямар хэрэгтэй бэ гэдэг тийм нэг зүйлийг анх бол мэдэрсэн баггүй. Тэнгүүч одоо ингээд дэлхийд бас ингээд их гой одоо чухал албан тушаалууд дээр Монгол залуучууд маань ажилладаг болсон байна. Дээр нь бас их орондоо одоо тэрнгүүрээ дадлах их боломжтой гэж ярьж байгаа. Тэрийн төслийг нь хоёулаа жоохон дэлгэрэнгээр хэлдэг. За баярлалаа. Манай төслийг бас сонирхчод хэдийн энэ маань яг нөбийн хэрэгжүүлж байгаа төсөл боловч энэ бол цоош нь бол бас биш те. Манайх бол өмнө нь бол хийжсэн олон төрийн болоод төрийн бас байгууллагаас ерөнхийдөө байдаг санаачлага дэлхийд даярч тэр байдаг. Ерөнхийдөө бол манад гадаад одоо байгаа гадаадд байгаа тий хэлийн чанад байгаа монголчуудын маань ерөнхийдөө дундаж нас бол ойролцоогоор нэг манай сүүлийн нэг статистик энэсүүтэй хамтарсан судалгаагаар харж байгаад бол 36 орчим насны их байгаа хгүй дундаж нас нь тий гэдэг чинь ерөөсөн маш эдийн засгийн идэвхтэй хүн амын бүлэг маань өнөөдөр одоо хэлийн чанадад байна тий мэрэгчлэрээ ажиллаж байгаа бас таны хэлсэн мэрэгчлэрээ айгуугаа ажиллаж байгаа олон залуучууд байна мэрэгчлэрээ бус тий одоо ажиллаж байгаа сурч байгаа амьдарч байгаа хүмүүс бол зөндөө байна. За тэгээд мэдээж бол та гадаад байсан, ер нь гадаадд тодорхой хэмжээнд байсан хүмүүсийн хувьд бол ер нь их орно гэсэн сэтгэл бол сэтгэлгээнгүүд заавал байдаг. Тэгэхээр хичнээн айгуу гоё ажил хийж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар зуны амралтаар эсвэл нэг жилийн амралтаараа гоё очиод нэг ингээд нэг ажиллаж болдог болч гэдэг юм уу те. Нэг тийм хүслүүд бас байдаг ш. Тэгэхээр манайх Монгол диаспора төсөл гээд байгаа. Энэ маань яг ерөнхийдөө гадаадд хэлийн чанад байгаа монголчуудыгаа хорондоо иргэн иргэдэнд ерөнхийдөө одоо дэмжин ажиллах гол нь энэ дээрээ зөвхөн нэгдсэн үндэсний байгууллага биш те төр болоод төрийн бус байгууллага хувийн хвшил бүгдээрээ энэ дээрээ хамтран ажиллая гэсэн ийм одоо ерөнхийдөө санаачлага байгаа төсөл байгаа. Төслийн хүрээнд болохоор бид нар яг нэг хоёр туршилтын хөтөлбөрийг ингэж туршиж үзэж байгаа үзгээд байгаа. Тэгэхээр эхнийх маань болохоор юу гэхээр яг одоо ерөнхийдөө оюутан залуучууд ч гэсэн гадаад сурч байгаа. Тэгэхээр оюутан залуучууд гэсэн. Гэхдээ энэ бол нэг юу төвшин бол хамааргүй бакалавр сурч байгаа гэж болно магистр байж болно, PhD сурж байгаа гэж болно. Тэгэхээр энд бол насны загвал ямар ч байхгүй. Гэхдээ суралцж байгаа одоо тэр тэдгэр хүмүүстэй монголчуудыгаа амралтаараа их орондоо ирээд яг дотоодын байгууллагт дадлаг хийх тийм одоо боломж байгаа. Тэгэхээр энэ маань бас яагаад ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээр дотоодод байгаа байгууллагууд маань бас тий гадаадд тэр сурч байгаа одоо авиас чадвартай тэр залуучуудын мэдээж мэдлэг ур чадварыг бас ашиглах хэрэгцээ шаардлага байгаа. Нөгөө талаас тухайн нөгөө нэг одоо магадгүй тий 10 жилээсээ явчихсан нэлээд эрт явчихсан энд байгаас одоо дотоодынхаа одоо хөрснөөс гэх юм уу тий жоохон асарсан хүмүүсийн хувьд бас эргэж ингээд яг хүсэл байгаа боловч хинд яаж хандхаа мэдгүй ямар сугаар яаж ирэхээ мэдгүй дотоодд чинь ирээд ямар байгууллага илүү сайн засаглалтай тэр хүн ажиллахад их таатай болоод одоо ашиг нь гаргаж үр ашиг нь те шимийг гаргаж чадахгүй гэдэг бас мэдээлэл бас яг байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид энэ дээр яриад тэр дадлага их хүсэлтэй залуучуудыг те хүмүүсийг энд ингээд ирээд одоо ерөнхийдөө бол хоёр сайн хүнийг хооронд нь уулзуулахын сал гэдэг энгийнээр ярил те байгаад байгаа. За тэгээд бидний инкинд бол эхлээд бол дотооддоо бид нар байгууллагуудад бол нөгөө нээлттэй зар өгөөд манайх бол гадаадад ийм одоо залууч гадаадад сурч байгаа залуучуудыг дадлага хийх юм боломж байна. Тэгэхээр та манай одоо ийм шаардлагад нийцсэн байгууллагууд бол хүсэлтэд илэрхийлж болно гэд ихний үе шат маань явгууд бид нар хамгийн гол нь байгууллагуудаар бас нэлээд бас ингээд нөгөө нэг ач холбогдол өгөөд сайн засаглалтай, сайн менежменттэй одоо тэр компани том байх албагүй ч тий ерөөсөө ямар байх нь албагүй гол нь
яг тэр хүн ирээд мэрэгчлэрээ ажиллах боломжоор хангах хэрэгтэй. Тэрнээс одоо дээр үед чинь бас ингээл нөгөө залуу хүмүүсийг ирэхээр юм канандуулаад тий кофе гэдэг нэг зүгээр алан бос яриа явуулдаг шүү дээ. Тэгэхээр бид ирээд те ирж байгаа тэр залуучуудыг бас ингээ гоё ажиллах орчноор хангах, дээрээс нь энэ дээр бас менторшипээр ингээ хангах тийм боломжтой, зөв засаглалтай, зөв газрыг сонгохыг бол одоо зорьсон. За тэгээд бол айгуу гоё ингээд манад руу хурчин айгуу олон байгууллага сонирхоод тэгээд нэг бид нар 9 байгууллагыг сонгосон. 9 байгууллагыг сонгоод энд бол нэг төрлийн байгууллага, нэг хувийн эвшил, за тэгээд бус нь бол бүгдээрээ 91 байгууллага, төрийн бус байгууллага гэсэн. Тэгэхээр боловсролын одоо шилэл хүртээмжгүй байдал, тэгш бус байдал дээр ажилтдаг төрийн бус байгууллагууд байна. Байгаль орчин хүрээлэн буй орчны те одоо асуудал дээр ажилтдаг төрийн бус байгууллага байна. Хараа хүчтэй үндэсний төв жишээлбэл байна гэх зэрэг. Тэгэхээр бол айгүй ингээд гоё олон салбарын ингээд төрийн бус байгууллагууд орсон. За тэгээд Монголын нөгөө банк санхүүгийн салбарт тэргүүлэгч банк болох Хаан банк бол чинь манайхайг бас сонирхоод Хаан банкны хувьд бол бас айгүй би Хаан банк гэхээр ихний ингээд хүмүүс маань ингээд банк санхүүгийн чиглэлээр одоо залуучуудыг авах юм болов уу гэсэн бас нэг юу байдаг шүү. Тэнгууд бол одоо бол ингээд дэлхийн ертөнцийн технологиор явж байгаа. Тэгэхээр бид нар бол мэдээллийн аюулгүй байдал дээр тий cyber security тал дээр бас ингээд гоё ажиллаж байгаа залуучуудыг авчирлаад аль талаасаа суралцаад явмаар байна гэж жишээл хандчихсан. Эрүүл мэндийн хөгжлийн тав гэж байгууллагууд чинь манад бас хандсан гэх мэтчлэн. За тэгээ энэний дараа бол бид нар эдгээрийн хэрэгцээ шаардлага дээр үндэслээд нээлттэй дахиад 2 дахь шатны одоо зараа тэр энэ одоо сурч байгаа хүмүүс руугаа ингээд чиглээд яасан зараа тавьсан. Тэгээд бол ойролцоогоор 200 орчим манад өргөдлөөд тэгээд бид нэр энэ жилээс сая нэг 24 хүнийг 24 залууг сонгосон. Тэгэхээр 200-аас 24 залуу сонгоод 24 залуу маань өнөөдөр 9 байгууллага дээр одоо бол 6 сарын 1-ээс эхлээд бол ажиллаад эхэлсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр нийт дэлхийн зайд нэг 11 улсаас 10 гаруй тий улсаас л ирсэн. Яг хөө зарим нь бол тий 1-2 жил болоод ирж байгаа одоо сурч байгаа залуучууд байгаа. Зарим нь бол ингээ 10 жил одоо гадаадд амьдраад 10 жил болоод ирсэн. 9 настайд яваад 10 жилийн дараа би одоо 19-д ирээд тий эрэхтэй ерөөсөө ингээд онгоцны буудлын дээрээс такси ингээд бариад тэгээд ингээ ирсэн. Хөх таахгүй аюу хөрхэн. Тэгээд ингээд тэсн шид надад ярьж байгаа таксинаа жолоож ах надаас ингээ ярьсан. Тэгээд ярихтаа ингээ монголоор ярихтаа сайн ярьдаг те жоохон бодож яриа. Тэгээд тэгэн гот нөх хүмүүс бас ингээ анзаарахтахаар тэдсэн чинь таксинаа жолоож ах намайг чи Монгол чийдэг одоо өөрийгөө монгол хүн гэж боддгоо гэж асуусан. Би монгол хүн, би бол монгол хүн гэж боддог гэж хариулсан гэд ярьж байхгүй. Тэгээд одоо жишээ нь тэр хүүхд маань жишээл одоо яг хаан банк дээр дадлага хийж байгаа гэх мэт энэ бол зөвхөн л хүүхдийн жишээ. Тэгэн гот айгүй олон тийм юм бүр ингээд өстой нэг ирчвчин ингээд те ингээд нэг ундарсан нэг 24 сая залуучууд ирсэн. Тэгээ бид нэр энэ дээрээ дахиад ингэсэн хүмүүсийг цуглуулчаад за ингээ хувийн байгууллагад ингээ ажиллаарай дадлага хийгээрэй гэхийн хажуугаар яагаад манай хөтөлбөр захын даваа тал нөхөөр бас нэг юм мэрэгжлийн одоо professional session гэдэг нэг бид нэг юм хэсэг оруулж өгөөд энэ болохоор 7 хоног болгон одоо нэг өдөр 1-2 цагт юу яана гэсэн нөгөө залуучуудад зориулсан юм нэг мэрэгжлийн одоо нэг юм workshop гэх юм уу нэг арга хэмжээ байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор нэг удаа дээр жишээлбэл юу гэдэг Монгол улсуудад ажиллахад хөдөлмөрийн орчин ямар хөдөлмөрийн зах зээлийн талаар ингээ мэдл одоо ийм ойлголт өгөн те эсвэл одоо шил өөр олон ингээ газраас хувийн байгууллага, төрийн бус байгууллагаас ийм гадаадад олон жил байжгаад ирээд эндээ суурьчихсан хүмүүс манд ирээд өөртөө бас ингээд юу гоё туршлага ярьж байгаа. Ингээд хэцүү байсан. Ирэхэд ийм хэцүү байсан. Гэхдээ ийм юм бол боломжууд байна гэх мэт яг нөгөө өөрийнхөө яг personal түүхээр явж байхгүй нөгөө залуучуудтай. Сая өнгөрсөн 5 дахад би яг нөгөө очиж суусан нөгөө сешн дээр тий суусан чинь айгүй өөрөө юу ирсэн нөгөө хэрхэн одоо nutrition specialist гэдэг одоо маань юу гэж хэлвэлээ нөгөө нэг юм хэрхэн зөв зохиостой хооллох эрүүл тий одоо амьдралын хэм маягтай болох талаар тэнгууд ям өглөө хизээ дасгал хийвэл зөвөрхөө гадаадад жишээлбэл ингээд өглөөний цайгаа таад угаарай Монгол одоо жишээл Монголд идэж болдог одоо хоолыг гадаадаас орлуулахдаа ингэж орлуулвал зүгээр байдаг мэдээ өөрхөн зөвлөгөөнүүд шинэ өгч байгаа байхгүй. Оюуны хөдөлмөр эхэлж байгаа та одоо жишээ нь ингэх хэрэгтэй, ингэж өөргөө нөхөх хэрэгтэй ч гэдэг юм уу зүгээр. Тэр ингээ яг нөгөө аль талаас нь тиймэрхүү юм сешнүүд л орж явсан. За энэ бол зөв манай дадлагын хөтөлбөр байсан. Тэгэхээр бид нар бол энийг дараа жил дахиад зарлана. Тэгэхээр дараа жил энэ жил жишээ нь хамрагдаж амжаагүй сонирхсан байгууллагууд бас зөндөө гарсан, сонирхсан оюутнууд зөндөө гарсан. Тэгэхээр тэд нар маань бас дараа жил бол одоо хамрагдах боломжтой. Тэгээ түрүү миний хэлсэн сая 24 залуучууд дотор 19-оос дахиад 30 нэмэхтэй одоо насны одоо
докторт сурж байгаа гэх мэт ингээд бакалавраас докторт сурж байгаа ингээд төрөл бүрийн салбарын хүмүүс бол байгаа. Тэгэхээр энд бол насны хязгаар байхгүй гэсэн үг. Ямар нэгэн одоо бас амьдарч байгаа орон одоо географи тэрүүн дээр бас ямар ч үдийн хязгаарлалт бол байхгүй гэсэн үг. Тэгээд хоёр дахь туршилтын хөтөлбөр нь болохоор бид нэр мэрэгчлэтнүүдэд зориулсан. Эхний хөтөлбөр маань сурж байгаа залуучуудаас мал хоёр дахь маань болохоор мэрэгчлэтнүүдэд буюу одоо тэнд ингээ ажиллаж байгаа, ажиллаад амьдарч байгаа хүмүүстэй зориулсан хөтөлбөр байгаа гэсэн. Зөв. Тэгвэл мэрэгчлүүд рүү орохоос өмнө яг одоо оюутнуудын маань хөтөлбөрөөс нэлээд яваад одоо илүү бүртгэл нь бол уусаад одоо яг амьдрал дээр гэдэг юм практик дээр гараад хийгээд явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь тухайн хүмүүсийн маань бас өөрсдийнх нь сэтгэл ямар байна тийм. Зөвхөн миний ингээд сонсоод байгаа байдлаар бол мэдээж тэр хүмүүс маань гадаадаас ирээд нэг газар ажиллах зорилготой байсан. За би тэр хөтөлбөрийг харж байхад бас дээр нь зүгээр дадлгацгүй $1000 юутай гэдэг санхүүтэй гэж хэлсэн. Тэр их зүгээр санагдчихсан. Тэгэхээр тэр хүмүүсийн маань хувьд одоо өөртөө нөгөө хийж үзсэн сэтгэлдлүүд ер нь хэр байх шиг байна. Тэгээ бид бас нэг явцын ийм юу аваад судалгаа аваад тэгээд эн чинь бид нар ч бас суралцж байгаа штэ. Бид нар бас яа сайжруулж болох уу гэл. Тэгээд бол ер нь бол яг одоогоор бол бид нар сая дунд явцын нэг үнэлгээ хэвтэл нэлээд эерэг байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингээ айгүй гой санагдсан зүйл нь болохоор яг хэд нэг залуучлагын сэтгэлийг уншижсэн чинь ингэж хэлсэн. Тэр чинь бүр Харвардаас сурдаг оюутан маань л үү ингэж хэлжсэн. Ирээд Монголд одоо шинэ нэг газар ажиллаж байгаа. Тэгсэн чинь Монголын компани маань жишээлбэл тэр манайд би түрүү 1% компани орж байгаагаа бас буруулж 2% компани орж байгаа юм байна. Тэгсэн чинь ингэж хэлсэн. Олон гадаадд байгаа газраас одоо гадаадын одоо компаниас илүү Америкт одоо байгаа компаниас илүү стандарт сайтай илүү ингээд дотроо бүр ингээд хүлээлтээс маань хамаагүй даваад менежмент ч тэр стандарттай хувьд илүү дээр байна гэсэн байсан. Тэгээд бидний зорилго маань болохоор юм байсан. Бидэд бол одоо Монголын нөхцөлийг байгаагаар нь л мэдээж харуулахыг зорьсон. Тэгвэл зарим тохиолдолд жишээлбэл гадаад байгаа залуучуудыг бол ингээд ирж амжих одоо ирэх боломжгүй байгаа хүмүүс маань мэдээллийг их орныгаа талаар мэдээллийг ер нь цахимаар л авч штэ онлайнаар авч. Өнөөдөр онлайн цахим орчин маань өнөөдөр яг бодиттой мэдээллийг өгч чадж байгаа байлаа тий. Facebook өнөөдөр ямар яадаг вүлээ. Тэнгууд бас зарим харамсалтайнууд юу гэдгийг зарим одоо ингээл аав ээж эмээ өвөө нар маань хүртэлтэй Монгол хэцүү байна. Нанаа л үлдтэй. Нанаа яаж хийж байгаа л үлдэхээ бод гэсэн бас юм одоо байдал ажиглагддаг. Тэгэхээр ингээд Монгол өнөөдөр яг ямар байгааг өөртөө ирээд өөртөөхөө нүдээр нөгөө хараад бид нэг үг гэдэг штэ ус руу цөл бал хийж орохгүй ч гэсэн нэг хөлөө Монгол хүн чинь хөлөөнөр толгоогоо савшдаг штэ тэрэн шиг ирээд 1-3 сарын ажиллаж үзээд тэгээ шийдвэрээ өөрөө гаргах хэрэгтэй тий. Хоёр жишээ биш үү бас усан дээр гаргах юм тий. Тэгэхээр хүний үгээр биш мэдээж аав ээж хүүхдээ сайныг хэлнэ л дээ. Гэхдээ аав ээжийн үгээр биш, найзуудын үгээр биш, Facebook дээр хэлж байгаа хин нэгэн хүний тий үгээр биш тэр хүн өөрөө шийдвэр гаргаад эргэж ирэхгүй ч хийж болно, эргэж ирж болно тэр хүний шийдвэр гаргалт гэхдээ шийдвэр гаргахад нь бид хэд одоо ингэж нөгөө нэг дэмжлэг үзүүлэх жинхэнэ бодиттой байдлыг л харуулъя л гэсэн. Тэгэхээр сайн муугаа өөртөө бид нар чинь мэдээж харж байгаа тий. Тэгтэл их орон маань бол өнөөдөр ийм байна. Ийм асуудал байна уу? Байна. Боломж байна уу? Байна. Өнөөдөр олон гадаадд төгсөөд ирсэн залуучууд өнөөдөр сайхан амьдарч чадж байгаа тий. Их орондоо хөгжилдөө хувь нэмэр оруулж байгаа. Энийг хизээж мэдээж амархан гэх. Гэхдээ та мэдээж гадаадд ч гэсэн хэцүү шттэ. Гадаадд айгүй гоё боломжууд байдаг. Аз жаргалтай сайхан зүйлүүд зөндөө байдаг. Дахиад чаленж буюу тий бэрхшээлүүд яг адилхан байдаг. Тэгэхээр одоо өстой жинхэнэ нөгөө нэг үдцэн хүн чинь бас нэг харьцуулт тэгээд өөрөө шийдвэр гаргалтаа хийхтэн л бидэд харуулъя гэсэн. Тэгэхээр манай энэ хөтөлбөрийн онцлог маань одоо хүн ер нь нүүхэд шийдвэр гаргахад айгүй хэцүү байдаг. Бидэд чинь бас migration талаар нэлээд олон л одоо судалгаанууд ингээл хийж ин л та. Гарахад бол түлхэгч хүчин зүйл байдаг, татах хүчин зүйл байдаг, хөдөөнөөс хот руу шилжихэд одоо зүгээр адаглаад хотод байгаа би одоо юу гэдэг юм Баянгол дүүргээс хаан ул дүүрглөө нүүн гэдэг чинь хөтөлбөрийн том шийдвэр гаргалчтай. Айгүй бол юм бод штэ төгжрлийн маршрут, цэцэрлэг сургууль, эмнэлэг ажил гээл те баах юм бодно штэ. Гэхэд гадаад байх нэг их орондоо ирээ гэдэг бол бас тийм энгийн зүйл биш. Тэрийг маш олон те жижиг шийдвэр гаргалтаас бүрдэж байгаа штэ те. Тэгэхээр
Тэгэхгүйгээр одоо ингээд temporary placement буюу богино хугацаанд аль аль бүгдээрээ туршиж үзээд тэгээд тийм л одоо манай зорилго маань бол ер нь тийм байгаа. Тэгэхээр мэдээж эргэж ирээсээ их орондоо эргэж ирээд тэр сурсан мэдлэг туршлагаа мэдээж эндээ гой гаргаасаа гэж бол чин сэтгэлээс хүсэж байгаа. Гэхдээ ирэж харчаад шийдвэрээ гаргаасаа гэдэг бидний хувьд төсвөр нь ялгаагүй дээ одоо энэ гэртээ ярих зам гээл одоо энэ нэвтрүүлэг хийж яхад яг ялгаагүй заавал эсвэл тэнүүлэх гэдэг тиймэрхүү зүйлийг бид нэр мэдээж ярих биш. Тэр хүмүүс өөрсдийнх нь сонголт болно. Монголд тиймэрхүү боломжууд байна. Эсвэл бол зарим хүмүүс бол мэдээж одоо манай зарим нэвтрүүлгээр орсон хүмүүс бол ирэх болоогүй гэж тэр угааж хэлээдэл ярьдаг. Тэгээ би бас өнгөрсөн 11 сард хаа Туркид одоо хэлхийн чанар монголчуудынхаа энэ оюутан залуучуудын чуулга уулсан бас нэг 23-аас 24 орны залуучууд яг цуглаад чуулган бас тэнд оролцоод ингээд яг залуучуудтай бас яриа аваад байж хахад одоо сүүлийн үеийн залууч мундаг болсон гэдэг тийм үг байдаг шүү дээ. Тэнгүүч одоо сайн чиний хэлдэг ээж аав нь одоо юу гэдэг хамаатан сад нь ингээд зөвлөхтэй Монгол хэцүү байна ингээд ийм ингээд зөвлөгөө өгж байгаа боловч зөвлөгөө өгж байгаа нь бас өөрөө маш чухал юм шиг байна. Өөрийнх чинь сурж байгаа сурсан мэдсэн мэргэжлийг мэдж байгаа юу? Монгол тэр талынхаа бас яг ажлын байруудын тухай мэдж байгаа юу тийм. Тэгэхгүй яг зөв үнээс хангалттай мэдээлэл авахгүй болвол тухайн хүмүүс маань зөв ерөнхий өөрийнхөө тэр байгаагаар л одоо хүүхдээ санаа зовоо зөвлөж байгаа боловч бас өөр боломж тийм. Одоо зөвхөн гадаад улсад нэг жижиг мессен дээр байхад Монголдо ирээд илүү том боломжийн ч юм уу мессен дээр очих магадлал байгаад байдаг тийм. Тэгээд тэр оюутнууд өөрсдөө ярьж байгаа нь гэсэн юм бол маш тийм юу санагдсан. Аль хэдийн ингээд олон орны хэлүүд эзэмшсэн. Би одоо ингээд магадгүй орос хэлийг нэмээс сурчих юм бол ингээд одоо дипломат гэдэг юм гадаад харилцааны яамд ажиллахад ийм давуу талтай гэдэг одоо өөртөө бүр аль хэдийн ингээд юм харчихсан тийм ингээд байгаад байдаг. Яг нөгөө талаараа болохоор сураад яг тэр чиглэлээр ажиллаад ингээд хөлөө олчингуудаа тухайн улстай нэлээ ингээд боломжийн ажиллаад байна шүү дээ. Тэнгүүд яг илүү хэцүү ингээд нөгөө одоо шалгуур нь илүү хэцүү болоод байна л да. Энд байгаа алдах юм их болчоод одоо тэр хэцүү ажил би яаж зовж орлоо. Тэгэхэд би энийг хаяад Монгол руу явчихаар би очиод яах вэ гэдэг дээр нэлээд иймэрхүү асуудал байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг сая өөрөө чи хэлж байгаа одоо яг өнтер чадвартай мундаг мэргэжлийг эзэмсэн хүмүүс маань бас зориулаад төсөл байгаа гэсэн. Тэрийг одоо тэгвэл танилцуулъя. Тийм яг таны хэлсэн сайн яг мэрэгчлэтнүүдэд гээд бид нар зүгээр яг нэрлэлсэн professionals оюутнуудаас ялгахаар одоо мэдлэг дамжуулах хөтөлбөр юм а туршилтын дахиад бас хөтөлбөр яг таны хэлснээр яг нөгөө нэг тэндээ өста хичээж нөгөө мачээж хичээсээр хагаад ажилд орчоо буцаад ирнэ гэдэг эрх хүсэл байдаг эрх хүсэл байдаг энд бас хувь нэмэр оруулах хүсэл байдаг гэхдээ айгүй хэцүү болчдөг тэгэхээр бидэд нэгдүгээрт саяг оюутнууд шиг богино хугацаагаар энд ирээд бас ажиллах бас яг ийм одоо тийм загвар байхгүй. Тэгэхээр дотоодын дахиад ингээ байгууллагууд дээр одоо шинэ ажиллана л гэсэн үг. Тэгтээ оюутан дээр ч тэр мэрэгчлэлтэн дээр ч тэр хэдийн биечлэн Монгол улсад байх хугацаа маань за 1-3 сарын хугацаа гэж байгаа боловч тухайн одоо харилцаа холбоо тогтоосон дараа бол зайнаас ажиллах бол боломжтой. Мэрэгчлэлтнүүдийн хувьд ялангуяа ирэх боломжгүй ч гэсэн өнөөдөр бол дэлхийн ертөнцийн ерөөсөө маш connected болж штэ технологийн одоо ачаар гэх юм уу тэгэхээр чин Америкт байгаа хүн ч гэсэн тэндээ ажилдаа зайнаас ажиллаж байгаа зөндөө хүмүүс одоо байгаа штэ жишээлбэл ганц зүгээр Америкаар жишээ авч байгаа болохоос гэдэг шиг тэгэхээр нэгэнт ингээ ямар нэгэн байдлаар connected харилцаа холбоотой болцсон тохиолдолд бол дараа нь зайнаас ажиллах хүн тэр одоо гадаадад айгу мундаг ажиллаж байгаа залуучууд маань эргэж ирэхгүйгээр ч гэсэн их орондоо хувь нэмэр оруулах боломж бас байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр механизмыг бас эхнээсээ бидэд бас бүрдүүлж эхлэе мэдээж эхлээд нэг тодорхой хэмжээний хугацаанд биеэрээ ирээд тэрний дараагаа өстөө нэрээ зайнаас бол хувь нэмэр оруулах боломжтой эсвэл ирээд бүрэндээ бүр мөсөн эрхийг ч үгүйсэхгүй бол байгаа. За тэгээд би яг одоо яг өнгөрсөн 7 хоногт би нэг Америкийн одоо шинжлэх ухааны салбарын судлаачдын нийгэмлэгтэй гээд холбоотойгоо уцаар ирсэн. Тэгээд энэ хөтөлбөрөөр танилцуулаад тэгээ ерөнхийдөө ийм бол манайх удахгүй бас бид нар зарлах гэж байгаа. Бид нар 8 сарын эхний 7 хоног хэд энэ хөтөлбөрөөр зарлана. Тэгэхээр таад маань бас сонирхвол энэ одоо гадаадд ажиллаж байгаа нарийн мэргэжлэр ажиллаж байгаа залуу одоо хүмүүс маань ишээ бол оролцох боломжтой гэдэг энэ талаар ярьсан. Тэгэхэд бол яг ингээд яг нөгөө таны сайн хэлсэн шиг тэндээ энэ ч одоо хүний ихэмж болцсон эсвэл одоо эмийн зөвшөөрлийн лицензээр ажилладаг бүгдээрээ докторийн төвшний одоо хүмүүс аль ашиглах ухааны салбарын судлаачтай яг уулзсан ярьсан болохоор тэгэнгүүт
өөртөө бол яг энд ингээ ямар юм байх хувь нэмэр оруулах одоо Монголд ингээ богино хугацаанд ч гэсэн ажиллах их хүсэл эрмэлзэл болбор яг байгаа. Эрмэлзэл яг байгаа. Тэгэхээр л яг бид нар яг энэ мэдчлэн тий яг ажиллаж байгаа. Гэхдээ заавал одоо манай профессионал хөтөлбөрт хамрагдахын тулд лаг тийм дигри зэрэгтэй PhD доктор байх ерөөсөө бол одоо шаардлагатай бол биш. Нарийн мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүс байж болно. Эсрэг мөн одоо юу гэдгийг жишээ нь Солонгост ингээд дэ бизнес хийгээд анх магадгүй хүргэлтийн ажиллаар хийж эхэлж байгаад одоо ингээд бүр тэнд ингээд хүргэлтийн компани байгуулад өөрөө бүрдээ бусад монголчуудтай одоо солонгосчуудад ч юм уу ажил олгоод явж байгаа тийм мундаг бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд одоо зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс маань ч гэсэн хамрагдах боломжтой гэсэн үг. Одоо тийм Монголд одоо за би нэг ийм жишээнд стандартыг одоо нэвтрүүлэгч байт юм уу эсвэл тухайн одоо тэр байгууллагын дотоод одоо процесс менежмент дээр ингээд гоё өөрийнхөө одоо ашигладаг практик Монголд одоо жишээлбэл нэвтрүүлэг тэр талаар ингэх юм бол энэ чинь аль аль айгуу гоё юм бас мэдлэг дамжуулах процесс болох гэдэг байхгүй. Тэгэхээр яг түрүүнийхтэй адилхан бидэд одоо 8 сард бол юугаа зарлана. Тэг хүмүүс маань бол ямар ч хүмүүс бол оролцох боломжтой. Гэхдээ энийг ялгаатай бид нэр эхлээ байгууллага сонгоод 2 үе шаттай бол явахгүй дадлага хөтөлбөр шиг. Харин нөгөө байгууллага хүүхэн хоёр маань ерөөдөө хамтарсан өргөдөл гаргах маягаар явна гэсэн үг. Тэрний хавлаа. Тэгэхээр одоо шинэ байгууллага хүүхэн маань биенийгээ эхлээд олцоод бид нар дээр одоо шинэ байгууллага маань манайх одоо шинэ за ийм үйл ажиллагаа явуулдаг одоо юу гэдэг юм биотехнологийн чиглэлээр ч юм уу ийм судалгаа хийдэг. Тэгэхээр яг судалгаантайхаа энэ үе шат дээр за одоо энд байдаг нэг энэ хүнийг бид нэр яг одоо нэг сар ч юм ажилуулах мар байна гэдэг тийм шаардлага хүсэлтэд тавина гэсэн үг тийм. Яагаад бидэд нөгөө өөртөө матч хийхгүй гэж бодоод байгаа гэхээр их нарийн мэргэжил рүү ороод эхлэхээр одоо нөгөө яг тухайн мэргэжлийн ажиллаж байгаа байгууллага маань тэрэн дээр ямар хүн хэрэгтэй гэдгээ илүү сайн одоо мэдээлэлтэй байгаа учраас гэдэг утгаараа бид нар болохоор одоо л энэ загвараар явж байгаа гэсэн үг. Тийм. Тэр миний ойлгосноор бас яг энэ төслийн дотор юу байгаа тах шиг үсэндээ одоо мэдээж өндөр хөгжилтэй орнуудад авч байгаа цалингийн зөрүү ч юм уу тийм тэр хүмүүсийн ирэхгүй байгаа шалтгаан ингээд цалингийн зөрүү байгаад байдаг. Тэнгүүд одоо энэ дадлагдчих байгаа хугацаанд байгууллагаас тодорхой хэмжээний одоо цалин гэдэг юм уу зардал гараад танахаас тэн дээр бас дэмжиж байна гэж ойлгосон зүг тийм. Тийм, ер нь айлын хөтөлбөр дээр нь бол бид нөгөө co-funding буюу хамтран санхүүжүүлэх гэдэг одоо механизмээр явж байгаа. Гэхдээ яг уу манай байгууллагын хувьд бол түрүүн та бис оюутнуудын хувьд бол бид $1000 грантыг бол олгож байгаа. Гэхдээ энэ маань яг уу одоо яг бүтэн нислэгийн төлбөрийг ч юм уу магадгүй хүрэх боломжгүй ч гэсэн тухайн хүний одоо нүүх шийдвэр гаргасантай холбоотой зардалт нь л хувь нэмэр оруулъя гэж байгаа. Энэ ажиллаж байгаа хувийн байгууллагуудын хувьд бол хувийн гинавчлэр энэ хүлээж авч байгаа байгууллагуудын хувьд бол тухайн үед нь бас цалин тодорхой хэмжээний цалин олгох маягаар явж байгаа гэсэн. Юуны хувьд бол мэргэжлүүдийн хувьд бол бас адилхан яг хамтран санхүүжүүлэх механизм. Гэхдээ яг нэг үйлхэд бол бид нар мэдээ тэнд ажиллаж байгаа үеийн үед захир өндөд ажиллаж байгаа хүний цалин боловгүй бол боломж байхгүй. Гэхдээ одоо болцшгүй зардал дээр нь хувь нэмэр оруулж байгаа маа л гэсэн үг. Одоо унааны зардал дээр нь байдаг ч юм уу, тэ нислэгийн зардал дээр гэдэг ч юм уу. Тийм гэсэн үг. Одоо нөгөө талаар Монголдо байгаа одоо сурагчид тий оюутан за ингэ гадагшаа бас өвийг сонирхож байгаа хүмүүс байна. Тэнгүүд энэ гадаадад яваад ирсэн мундаг залуучуудтай бас одоо юу гэдгийг туршлага судлаад яамаар байна гэдэг тэр хүмүүс яриаг сонсож гэдэг юм уу. Иймэрхүү боломжийг одоо би тэр диаспора фестивал дээр олгогдно гэж ойлгоод байгаа зөв. Тэрийн тухай жоохон мэдээлэл өгвөл 8 сарын 1-нд бол. Одоо яг 8 сарын 1-нд таны хэлсэн 8 сарын 1-нд диаспора форум фестивал болж байгаа. Хилийн чандах монголчуудын зөвлөлтөйгээ хамтраад зохион байгуулж байгаа. За тэгээд энэ дээр бол эхлээд бидэд форум дээр бол бид нар ерөнхийдөө за хилийн гадаадад ажиллаж амьдарч суралцж байгаад ирсэндээ яг төлөөлөл бүхий хүмүүстэй нэгдүгürt бол панел хэлэлцүүлэг буюу өнөөдөр яаж бид нар яг шийдэл болоод жишээлбэл гадаадд байгаа тэр одоо эдийн засгийн идэвхтэй хүн амыг өнөөдөр эх орныхоо хөгжүүлд яаж хувь нэмэр оруулах вэ? Шууд эргэж ирүүл одоо ирэх гэдэг одоо бүр юм гэж ultimate date нэг юм одоо айгу юу шийдвэр гаргалтайгаа даа штэ одоо юм хамгийн хүчтэй юм уу? Тэр хүртэлх дахиад бас ямар боломжууд байж болох вэ? Богино хугацааны зайны гэдэг юм уу те яг practical ямар шийдлүүд байж болох вэ? За тэгээ юу нэг
бүрэн бүсэн эргэж ирэхэд өнөөдөр бас ямар саад бэрхшээлүүд байна, ямар боломжууд байна гэдэг талаар ингээд ярилцах хилцүүлэг хийж байгаа. Тэн дээр нь бол бас яг түрүүнээс эрдэнэ нэгэн байгууллага, хувийн хвшил, төрийн бас байгууллагын төлөөллүүд ерөнхийдөө ярилцах. Дээрээс нь дахиад бид нэр яг өөртөө эргэж ирээд, аль хэдийн эргэж ирээд, эргэж ирээд энд одоо Монголдо ажиллаж байгаа, эсвэл бизнес эрхэлж байгаа тийм бас яг одоо амжилттай эргэж ирсэн хүмүүсийн бас хувийн өөрсдийнхөө түүх туршлагаа ингээд гоё чөлөөтэй ярих тийм бас юм хэсэг байгаа. За тэгээд оройн бидэд болгоо фестивал буюу одоо ингээд гоё Монгол эх орныхоо одоо үндэснийхээ нөгөө соёлын арга хэмжээг судалсан юм гоё одоо юм. Энд чинь ер нь бол ингээд нөгөө хилийн жандаас эргэж ирсэн хүмүүсийн маань юм одоо баяр гэх юм уу те фестивал маягийн зүйл байгаа даа шүү дээ те. Тэр тийм одоо арга хэмжээ бол 8 сарын 1-ний хагас өдөр Чожин ламын музей одоо гатавал болно. Тэгэхээр сонирхсан хүмүүсийг бас ингээ гоё ирээсээ ирээд гоё бас төшнөр оролцоод тэн дээр бас ингээд хувь нэмрээ оруулахсай л гэж хүсэж байна. За тэгэхээр ямар ч нөгөө одоо юу гэдгийг мэдээллийн чанартай зүйлүүдээ бол би бас дуулгачлаа гэж бодож байна. Одоо үлдсэн хугацаанд болохоор би бас ингэж бодоод байна. Яг гадаадд байгаа хүмүүс одоо бид нар чинь болохоор нэг талаараа ингээд бас маш амархан ингээд талцах гэдэг юм уу нэг иймэрхүү юу байгаад байт юм байна л да. Түрүүн чиний хэлсэн дотоод жил сэтгэлхөдлөнгөө ярьж байгаа тэгэхээр бид нар нутаг усаараас наадамгүй л харж байхдаа одоо аль аймгаас хүн төрүүлгөөл баярлалаа. Би яг хотод болохоор надад бол аль таалах зүүнэл дэмжиж яваад байгаа болохоор тэн дээр ингээд нэг хач холбогдлоо өгдөг л тийм. Тэгээд яг зүгээр гадаадд байгаа хүмүүсийн асуудал гэхээр нэг хүмүүс зарим талаараа анхаардгүй. Гэхдээ өөрөө одоо юу гэдэг ингээд урагшаа яриан гарлаа. Эсвэл миний хувьд ингээд Хонконг явал үзсэн чи тэнд нэг юуны хүн дээр олон хүмүүс ундаас ингээд ойчрлоо зогсож байгаа шүү дээ. Онгоцны дараагийн онгоцондоо суух гад тэгсэн чи намайг ингээд аваа явах. Нөгөө миний онгоцны цаг жоохон шахуу байгаа. Бараг мэдээд те нөгөө солонгос центр чинь тэгээд байдаг шүү дээ. Та ингээд урагшаага урдуур мурдуур оруулдаг ч юм уу те. Тэгсэн чи эсрэгээрээ миний паспортыг харангуудаа монгол хүн хулгай хийцэн бах магадaltaй гэдэг юм. Нэг тийм шалгах юм явагдахгүй. Тэгээ надаа маш эвгүй сэтгэл төрөөд. Тэгээд яг зүгээр миний хэлэх гээд байгаа санаа болохоор бид нэр гадагшаа гараал явангууд нөгөө асуудалтай тулгардаг. Асуудлуудаа яаж шийдэх үү гэдэг зүйлээ одоо бид нэр өөрсдөө ярилцаж илүү ингэж явахгүй болвол бас яг гадаад очингуудаа одоо нэг хүний гаргасан алдаг. Дахиад нэг хүн 5 жилийн дараа 10 жилийн дараа 1 сарын дараа ингээл тавтаал яваад идэг санагддаг. Тэгэхээр ер нь зүгээр би солонгос жишээ нэг нэвтрүүлгийг их сонсох дуртай байхгүй. Тэр нэвтрүүлэг дээр ингээ эхлэхдээ хэлийн чандад байгаа 2 сая хэдэн зуун эрэгтэйчүүд 2 сая хэдэн зуун мянган эмэгтэйчүүд гээд тэднэртэй бас ингэж мэдлээд нэвтрүүлгийн жишээ нь эхэлдэг жишээтэй. Тэнгүүд сонирхоод үзэнгүүт хятад солонгос ч юм ингээ бусад орныхоо ер нь нэг 100 жилийн өмнөөс одоо энэ шилжилт хөдөлгөөн тийм бусад орнорууд өргөөд тэндээ амьдраад 2 3 дугаар үе ингээд 4 дугаар үе рүүгөөч баг ороод явж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс зориулсан бодлогууд нь аль хэдийнэ тодорхой болчихсон. За тэгээд зарим нь болохоор заавал одоо юугаар ярихгүйгээр одоо Шинэ Зеланд руу гэхэд ярьж байгаа байхгүй юу? Одоо маань найз ярьжсэн. Вьетнам хүмүүс очиход тэнд ингээд нэг төрлийн хоолны бизнес дээр ингээд орчихсон. Шинэ ирсэн хүмүүсийг мөнгөөр дэмжиж одоо баг зээл олгодог. Тэгээд тэр бизнес рүүгээ оруулцдаг. Дөө нь ашигтай ажиллаад гэхэнгүүт мөнгөө ингээд өгчдөг ч юм. Ингээд гадааддаа дасан зохицож амьдрахад одоо тийм бүр хизээ язаны бодлоготой зарим нь бүр амьдрал дээрээ суурилсан юм явчих тийм байна. Тэгэхээр монголчуудын хувьд болохоор одоо бид нэр 90 оноос хойш л ерний явж байгаа. Тэгээ бид нэр одоо 2 дахь үе те ингээд гадаадд байж амьдарч үзээд Монгол одоо хэлээ мэдгүй хүмүүс төрж ин гэдэг юм уу Монгол одоо хүмүүн үү биш үү гэдэг дээрэж хэрэгэлцдэг тиймэрхүү ингээд мэдгүй хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр энэ тал дээр одоо яг гадаадд те байгаа хүмүүс маань одоо ялангуяа шинэ үеийнхэн маань те бас яг Монгол хэл соёл Монгол шүү гэдгийг мэдрүүлээд давуу талууд бас бий шүү гэдэг нэг тиймэрхүү мессежүүд ер нь нэлээд бас байдаг болоо би ялангуяа яг энийг яагаад асууж байгаа гэхээр танаа судалгаан дээр ингээд танаа яг бүр ингээд нэг юуны судалгааг дээр харсан чи 22 23 оны үед байлоо ямар ч цаа гадаад байгаа хүмүүс Монгол руугаа ирэх те юу саад болж байна ямар хүчин зүйлүүд байна цалингийн нөлөө гэж байгаа те ажлын байрны олд мэдээлэл те тэгээд нөгөө стресстэй байдал гэдэг иймэрхүү бас нэлээд юмнууд гарчихсан байдаг. Тэгэхээр яг зүгээр яг албан тоо гэхгүй өөрөө ч хувьд ингээд энэ чиглэлээр ажиллаж байгаа нь яг тэр гадагшаа яваад байгаа хүмүүсийн одоо эх орондоо амьдрахаас илүүгээр гадаадыг сонгож байгаа шалтгаан нь юу вэ? Эргэж ирэхэд саад болж байгаа зүйл нь юу вэ? Нөгөө нэг ер нь
хүн одоо нүүхэд би түрүүн танилцсан дотоодын шилжилт хөдөлгөөн би ажиллаж байгаад одоо би диаспора гэх юу одоо нөгөө гадаадд байгаа монголчуудын одоо хилийн чанд байгаа монголчуудын асуудал руу яг ингээ орчлоо л да. Тэг ингээ ер нь харахаар ер нь л migration буюу хүн нүүхэд шилжилт хөдөлгөөн хийхэд одоо жишээлбэл яг нөгөө push factors, pull factors буюу түлхэгч зүйлүүд, татах зүйлүүд юу байдаг гэдэг юмнууд бас гаргадаг. Улс орнууд ер нь бүгдээрээ л IOM судалгаануудыг харахад бол юм байдаг л да. Тэгэнгүүт дотоод дээр ч тэр гадаад дээр ер нь харахад хамгийн хүчтэй том фактор бол ер нь бол одоо ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн буюу ажлын байр байдаг. Хүн өнөөдөр ерөөсөө нүүхэд мэдээж олон зүйл нөлөөлдөг. Гэхдээ нэг номерт ерөнхийдөө бол ер нь л ажлын байр байдаг. Хөдөөнөөс хот руу яагаад орж ирж байна те хотоос одоо Улаанбаатараас яагаад гадагшаага явж байна. Дээрээс нь одоо жишээлбэл бид нар өнөөдөр Монгол Улаанбаатар хотоос дахиад ингээ хөдөө орон нутаг руу төвлөрлийг сааруулъя те хот маань одоо хүн амын даацаа ихтрээд байна. Тэгэхээр ингээ бүсчилсэн хөгжлийг дэмжиж гэдээ ярахад зарим үедээ зарим газараа болохгүй зарим газараа ингээд ийм тэгш бус байдалтай яваад байна шүү дээ те. Тэнгууд жишээл өнөөдөр хамгийн мундаг боловсралтай ч юм уу те эсвэл одоо айгу гадаадаас ирсэн залуучууд бүгдээрээ хошуураад жишээлбэл хамбог сум руу ч юм уу те өмнө гол руу яагаад явж байгаа вэ гэхээр ажлын байр айгу том тэдний хувьд мотивац болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг номерт л ер нь бол за яг ранклах наашаа гэхдээ ямар ч хамгийн том хүчин зүйл бол ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн байдаг. За хоёрдугаар том ялангуяа яг нэг эдийн засгийн идэвхтэй хүн ам залуусын бүлэгт бол байдаг бол ерөөсөө боловсрал байдаг. Боловсрал хөдөөнөөс дахиад хот руу орж ирж байгаа шалтгаанд ерөөсөө яг боловсрал гэдэг штеп. Хөдөө орон нутагт дээд боловсролын институт гэж яваад байдаг. Тэгээ ихтэй сургууль ерөөсөө ихтэй сургуулаа одоо төгс орох гэж л Улаанбаатар хотод ирж байгаа. Тэр шилжилт хөдөлгөөн амар их. Дээрээс нь дахиад манахаас одоо гадагшаага те Монголоос гадагшаага ерөөсөө ингээд бүх чиглэл бүх төвшөнд бол ингээд суралцгаар явж байгаа залуучуудын давалгаа бол асар их байгаа те. Тэгээ суралцгаар явах хугацаанд цаашаага за ажиллаад үлдээ. За эсвэл одоо эргэж их орондоо ирээч гэдэг юм уу дараагийн шийдвэр гаргалт нь ч. Тэгэхээр эхлээд бол тэр боловсрол ажиллах хүч бол амар байдаг. За 3 дугаарт нь л мэдээж бас гэр бүлийн одоо family reunion гэж яваад байдаг. Гэр бүлийн шалтгаанаар бол бас явдаг. Одоо гэр бүлтэйгээ эсвэл аав ээж ах гэртэйгээ уулзаж гэдэг юм эргэж ирж байгаа дээр ч тэр явж байгаа дээр ч тэр гэр бүлийн шалтгаанууд байдаг. Дээрээс нь бас яг эрүүл мэндийн шалтгаанаар хүмүүс бас их одоо нүүдэл бас хийдэг байдаг. За эдгээр маань бол ерөнхийдөө яг ингээд нөгөө бүх цагийн туршид те ер нь байдаг яг том хүчин зүйлүүд бол байдаг. Эргэж ирэхэд бол тэгэл бас яг одоо тулгарч байгаа те нөгөө нэг эргэж ирэхээс хаад болоод байгаа бэрхшээлүүдийг бас яг сая өмнө нь бол ингэж яриад байгаа. Таны түрүү нэлжсэн бас цалингийн зөрүү байна те тэнд ингээд өндөр цалин авч байгаад энд ирэхэд жишээлбэл цалингийн зөрүүтэй байдлаа за тэгээ мэдээж хүрээлэн буу орчин те хүүхүүд өсгөх амьдрах орчны асуудлууд зөндөө байна. Дээрээс нь гадаадад айгүй олон жил ажиллаж хагаад за жишээлбэл айгүй тийм лаг дигри зэрэг аваагүй ч гэсэн тэнд ингээд ажиллаж хагаад эргээд ингээд ирэнгууд за 20 жил болоод ирэнгууд жишээлбэл нийгмийн татгалт тасарчихсан байдаг тэгээ эргэж ирээд үйл хөдлөх хөрөнгө авъя гэхээр яах вүлээ гэд ингээд яг эргэж ирэхэд айгүй олон юм яг ингээд нөгөө хүзүүн дээр гатсан байт юм олон асуудал байгаад байдаг. Тэгээ сая бидэд энэ яг улс орны хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа биш гэсэн сая диаспора төслийн хүрээнд бидэд бас нэг гадаад байгаа хүмүүсээс ингээд нэг судалгаа авсан. Бид нар нэг юм суур судалгаа юм ерөөдөө бол нэг survey буюу одоо нөгөө асуулга аваад тэгсэн чинь айгүй сонирхолтой залуу насны хувьд арай жоохон залуудж байгаа бүтцийг харахад одоо эргэж ирэхэд ингээд нөгөө нэг хамгийн том факторыг асуужсэн чинь нэгдүгээр тэд нар бол цалинг бол чухал биш гэж хариулж байгаа. Чухал ерөөсөө цалин нэгт ороог байгаа аль талтай тэнд үлдэх гээд байгаа шалтгаан дээр ч юм уу энд ирэх гээд байгаа дээр цалин байхгүй. Тэгсэн чинь гол ингээд цалингаас илүүтэйгээр хүмүүсийн харилцаа одоо юу гэдэг дотоод тэр нөгөө нэг ажлын одоо менежмент гэх юм уу хүн хоорондын харилцаа байгууллага дотор хүн хоорондын харилцаа нь илүү сайн одоо намайг илүү өсөж хөгжөхөд дэмжсэн одоо юу гэдэг надтай хүндэтгэлтэй харьцдаг тэгээ зөв засаглалтай байх нь өндөр цалингаас илүү чухал. Тэрний эсрэгээрээ өндөр цалинтай байгаалаа гэд саяын миний ярьсан хүн хоорондын харилцаа байгууллагын дотоод менежмент уур амьсгал засаглал маань сул байгаа
яагаад тэгэхээр залуучууд тэрийг сонгохгүй гэж хариулж байгаа байхгүй юу. Тэр бас айгүй сонирхолтой бас юм одоо шинэлэг бас юм байгаа. Тэгэхээр одоо бол ер нь яг тэр чиглэлийн те одоо зүйл маань бол илүү чухал болно гэсэн үг. Дотоодын манай байгууллагуудад залуучуудынхаа татъя гэх юм бол тийм яг хуу цалин болоод одоо мөнгөн бус одоо хүчин зүйлүүд маань яг адилхан л чухал болж байна л гэсэн үг л те. Тийм. Нэрэж бас бид нэр яг нөгөө анзаарахгүй хуучин яг угаараа бодоод байгаа шээ. Ер нь би бол чинь нэрээ Монгол цалин ингээд зөрүүгээд хүмүүс яваад байна. Магадгүй нэг үед тэгж явжсэн бол одоо бас ганцхан тэрийг харахгүй байгаа гэж магадгүй тий. Тэгээд түрүүн чиний бас яран дээр нэрээ Монголд ирээд байгуулгын яг тэр хүлээлт нь нэг хөндөр байгаагүй байсан бол бас яг тэр зарим байгууллагууд бол яг дэлхийн стандартаар гэдэг юм уу үнэхээр тийм тааламжтай зүйлүүдийг өгөхийг үүсэхгүй тий. Би яг тэр солонгосын жишээн дээр ч гэсэн ингээд харж хагаад хүмүүс ингээд том газар ороод ажиллахаар нөгөө одоо албан тушаал зэрэг одоо нас ингээд янз бүрийн зүйлээр маш олон юм одоо үе шаттай тэгээд тэрнийхээ одоо дээд тушаал нэлээд доошгоо стресс өгөх гээд байдаг ч юм уу. Тэгэхэд яг тэр чиглэлээрээ Монголдо ирээд ажиллахад бас магадгүй тийм одоо байгууллагууд их гоё болчихсон дэлхийн стандартад нийцгээр тиймэрхүү зүйлүүд бас байгаа бах тий. Ер нь гэхдээ бас давуу тал бол зөндөө штэ тий. Давуу тал бол зөндөө байдаг. Зөвхөн бэрхшээлэл байгаа. Тэ. Тэгэхээр манай бас нэг партнер хүлээн авах байгууллагуудад хэлжсэн. Бид нар бол ингээд одоо гадаад оюутнуудыг бол нэг биш удаа авч исэн. Тэ. Айгуу мундаг ингээ авч исэн. Тэгэхээр бас ийм юм болох хэрэгтэй юм билээ. Бидэд өөртөөгөө хэмжээнд одоо нөгөө айгуу гоё хэлжсэн маа нөгөө нүрээ угаагаад нөгөө бүтээлгээ ширээндээ бүтээгээд гэдэг шиг аль алах хамгийн сайхнаараа авахад нөгөө залуучууд маань маш өндөр хүлээлттэй ирээд Монгол амар гоё ирээ гэдэг бас ийм мессежийг өгчхөөр айгуу өндөр хүлээлттэй ирэнгууд аль ингээд унаад байдаг. Тэгэхээр ингээд тэ бодит байдлаар тийм байдаг. Тэгэхээр бас яг иймэрхүү хөтөлбөр одоо чиглэл бодлого гарч байгаа л эхлээд бид нар бас юм ориентейшн зөв өгөх хэрэгтэй тий. Их орон чинь ийм те давуу тал бэрхшээллийг нь аль мэдээлэлээр нас хангаж өгөж хоорондоо л уулзахгүй бол тэр чинь бас юм нэг ойлголт мэдээллийн зөрүүтэй байхангуудаа буцаад үргэх ч юм уу бас юм болохыг үүсэхгүй тийм зүйл байдаг гэсэн. Та түрүүн бас өмнөх асуултан дээр уучлаа надаас нэг бодлогын тал дээрээс асуужсэн шүү дээ тий. Тэгэхээр өмнө нь бидэд бас нэг 4 жил дотоодын шилжилт хөдөлгөөн дээр бол яг ажиллаж байхдаа бол бидэд эхлээд ингээд чинь аягүй их судалгаанууд хийж байгаа ингээс ойлгоо тий яг шилжилт хөдөлгөөнийг ойлгоё удирдах гэдэг төслөөсөн. Тэгвэл ингээд ойлгох хэрэгтэй шүү дээ тий. Манай хөдөөнөөс яагаад хүмүүс орж ирээд байгаа юм бэ? Юу болохгүй байна гэдэг ч юм уу тий. Энд ирэхээр асуудал байна. Хотод байгаа орчин суугчид бас яагаад байна гэдэг юм ингээд тал талаас нь судалгаа хийгээд за тэгээ дараа нь ингээд бодлогын зөвлөмжүүд ингээд боловсруулад тэгээ ингээд тухайд чинь яг алсын хараа тухайд нөгөө одоо батлагдаад тий хийжсэн. Тухайн тэр процессын үед л бид эрүүг төрөхээр өөртөө нөгөө нэг одоо бодлогын зөвлөмжүүдээ гаргаад бол засгийн газартай одоо төрийн байгууллагатай хамтар шашлаад зөвлөмж одоо нөгөө бодлогын одоо энэ юунуудаа бол ингээд бас нэлээдгүй болон газар л ингээд оруулаад ингээд явж ирсэн юм. Татварын шилжилт хөдөлгөөн дээр. Тэгэхээр одоос бидэд бас харж байгаа диаспорагаа сая ингээд нэг төсөл хийгээд бид нар яг ингээд бодиттой одоо гарт баригдахаас юм хоёр туршилтын хөтөлбөрийг одоо ингээд хийж штэ тий. Тэгэхээр энэ дээрээ бид нар бас ингээд ерөөхдөө бол ийм зөвлөмж юм уу одоо ингээд сурсан ойлгосон зүйлүүдээрээ бас ингээд нэг юм зөвлөмжөө бас одоо яг нөгөө шийдвэр гаргагчид нарт гэх юм уу тий төрийн байгууллагуудаа засгийн газарт гэх юм уу тий одоо ерөөхдөө бол өгнөөл гэсэн одоо явуулна хамгийн гол нь хөтөлбөр маань яваад нэг одоо хугацаанд дуусна шүү дээ тий. Тэрний дараа засгийн газар юм уу дотоодын байгууллагууд маань өөртөө яг ownership-тэй энийг цаашаа бас явуулах эсвэл хэмжээг нь дахиад ихсгэх эсвэл усын хэмжээний бодлого болгох ч юм уу хөтөлбөр болгоосай л гэж хүсэж байгаа учраас энэ бүх юмнууд бол бид нар бас баримжуулаад мэдээлэлээ энэ одоо цуглуулсан мэдээлэл бол дамжуулнаа л гэсэн үг. Тэгээд дээрээс нь зөвхөн энэ бол одоо төрийн санаа ашиглах засгийн газрын бодлогын гэхээс хажуугаар нь дахиад бид нар өнөөдөр яагаад хувийн хвшил эрдэнэ байгууллагуудыг оролцуулъя гэдэг байгаа гэхээр эдгээр дахиад хувийн хвшил эрдэнэ байгууллагын санаачлал болоод цаашаа явж болох байхгүй тий. Зөвхөн байгууллагч олон газар ингээд гоё энэ загвар маань ингээд явах юм бол энэ чинь дахиад нөгөө маштай бараа өөрнөлөө маань одоо ихсэл явах бол гэж бодож байна. Тэгээд би өөрөө нөгөө түрүүн танд ихэнд хэлсэн би өөрөө Америк сурж байгаа гэсэн ингээд
би сураад тэнд ингээд ажлын санал аваад гэхдээ би ч нэг тэтгэлгээр явсан. Засгийн газрын 2 засгийн газар хоорондын тэтгэлгээр аваад амар баярлалаа. Тэгэл очиод тэгэж тэнд би Дэлхийн банкнаас ажиллах санал авч ирсэн байхгүй юу. Тэгээ тухайн үед би анхнаасаа л явахдаа би ингээд гэрээн дээр гарын үсэг зураад би тэтгэлэг авсан юм чинь би буцаж эргэж ирэх хэрэгтэй гэсэн л майндсеттэй л яваал. Тэгэл чиг менежер эргэж ирээл тэгээд эргэж ирэнгуутаа миний нөгөө эргэж ирээд ажиллах хэвээр байгууллага маань татан бүгдчихсэн байгаад тэгээд би чинь нэг хэдэн сар ингээд яг ингээд одоо эргэж ирээ бас ингээд нөгөө юунд орж байгаа хгүй буцаад нөгөө нэг ямар шок гэдэг лээ эргээд нөгөө гадаад очоо шоконд орж байгаа тий тэндээ байж байгаа эргэж ирээ дахиад нэг бяцхан шоконд орж байгаа тэгээ нөгөө татан байгуулагдсан газар маань байхгүй тэгээ ажил хайгаал ажлын байр хайгаал яваал тэнгууд би одоо ингээд бодгоо тэр үед одоо манай энэ сая диаспора гэдэг шиг зүгээр юм гоё зөөлөн газардуулах те бас нэг юм байсан бол амар гоё байх байсан санагдаж би 10 жилийн өмнө 8 жилийн өмнө эргэж ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд бол яг хуу ингээл бор зүрхээрээ мэдээж яваал тэгэл яг хөгжлийн салбартаа ажиллаад одоо ингээд байж байгаа. Тэгэхээр одоо бас яг харахад нэг талаараас гоё азтай нь одоо нэг юм зөөлөн газар дуулах гэдэг шүү дээ тий гадаас ирж байгаа залуучдыг тий эргэж ирэхэд бас ингээл бүх юм амар сайхан байхгүй шүү дээ тий хүн бас ингээл яг дахиад ихнээсээ суралцаад за би гадаадд ийм сураад ирлээ дотоодын манай хөрс маань юм байгаа энийг ашиглах боломжтой юм байна энийг бол арай ашиглахад бас юм тохиромжгүй байна гэдгийг хүн чинь явцын дэнд ойлгоо явдаг болохоор тэгэхээр яг энэ процессыг лайлуулах бид маа сая энэ хөтөлбөрөөрөө жоохон одоо дэмнэж л өгж байгаа гэсэн л утгатай. Би яг сая сүүлд л асуух гэжсэн одоо нөө гадаад байгаа залуучууд одоо яг өөрсгчээ ингээд сурчаад Монголдоо ирээд одоо ажиллахтай ялангуяа олон улсын байгууллага ч юм уу иймэрхүү газар ажилд орох гэдэг чинь бас гадаад байгаа хүмүүсийн нөө хэлний одоо чадвар шиг юм ингээд давуу талууд нь байгаа гэдэг тэрийг ашиглахаар олон улсын байгууллага юм уу илүү том газар тий одоо нүүх гэдэг чинь өөрөө бас нэлээд Монгол гэхгүй дэлхийд тий данстай юм том газар тэгэхээр яг Монголд ирээд яг нөгөө сая ажил хайсан гэсэн шүү дээ. Тэр процесс ажилд орох одоо тэр процессыг нь яаж явагдсан бэ? Ялангуяа нүүб гэдэг байгууллагад. Би өмнө нь өөрөө төрийн байгууллагад ажиллаж байсан. Төрийн байгууллагад ажиллаж агаад тэгээд эргэж ирсэн төрийн байгууллага маань татан бүгдсэн байхаар ингээ яг шоконд орж байгаа. За би яах ёстой лээ? Би ч одоо эргэж ирээд ажиллах ёстой. Би сураад ирсэн. Одоо би хаана ажиллах вэ? Гэж бодож байгаа юм чинь. Тэгээд ирээд бол бас айгүй их өргөдлөгөөл, айгүй их маш их бас яг өргөдлөгөөл явж байсан. Тэгээд яг би өөрөө бол яг нөгөө хувийн сонирхол маань хөгжлийн салбарт ажилламаар байсан. Энэ заавал нэг зүүнцний байгууллага тий гэхгүй одоо тэгэл би бас янз бүрээр үзчихсэн байна ингээл нөгөө өмнө Судан руу хүртэл Суданы Евро хүртэл өргөдлөгч үзчихсэн нөгөө яг 20 эдээ эргэж ирсэн яг ингээ нэг шижгэнсэн гэдэг шиг те Африк руу ч явж ажилламаар санагдал ингээл бүр амар гоё тийм байсан юм а. Тэгээд ер нь хөгжлийн салбарт бас яг ажиллах байсан. Тэгэл яг уу одоо азар тэгэл нэг зүүнсний байгууллагатаа орсон. Тэгээд би бас яг нэг ганц юм хэлмээр байна. Заавал гадаадд сурсан байхаараа нүүбэд бас орно гэсэн үг биш те. Би яг сайхан өнгөрсөн 7 хоногт нэг залуугийн юг харж ирсэн. Сая дэлхийн 100 нөгөө топ AI инженер илүү мэргэжлийн тоон Монгол залуу орлоо гэл ингээл яваадсан штэ дотоод. Тэгээд би хараад тэр хүний юг харж хахад ингээд дотооддоо сурсан хүн байгаа хгүй те. Тэгэхээр ингээд жишээлбэл одоо нэг зүүнсний байгуулагч бай, гадаадд ч бай. Мэдээж гадаадд сурсан давуу тал бол болно. Гэхдээ гадаадд сурсан байхаараа л тийшээ орох нэгдэн гэсэн үг бол биш шүү гэдгийг бас хэлмээр байна те. Дотооддоо ч бид нэр гоё те мондөг байгаад сурч байгаа л ингэж бол бас бодлоо шүү. Манай нөвдөр ч гэсэн гадаадаа заавал ажиллаж амьдэрсэн хүн болгон тэнд бол байгаа биш. Тийм ч үнэл яг гоё холимог бол байгаа хгүй. Хамгийн гол нь миний хувьд бол хөгжлийн салбарт ажиллах л одоо надад бол хүсэл байсан. Тийм. Төсөөлөн тэгэхээр яг одоо нөгөө хүмүүс гэртээ харах замхээр гэрлүүгөө боцох болсон уу? Одоо зарим хүмүүс л тийм Монгол юм сайхан болохоор ирнэ, цаг нь арай болоогүй байна гэдэг ч хүмүүс байгаа. Зарим нь бас өөрөөр боддог байх. Чиний хувьд яг өөрөө ч байгаа юм бодол гадаад байгаа залуучууд их орондоо ирэхэд ямар боломж байна, ямар хэцүү зүйл байна. Ер нь энэ тал дээр гэртээ харах цаг болсноо гэдэг дээр юу гэж бодож байна?
би саяг сарын өмнө нөгөө нэг Америкт нэг ажиллаар очиод тэгээд тэнд ингээд одоо тэнд ажиллаж байгаа ингээд айгу мундаг ажиллаж байгаа монголчуудтайгаа бас ингээд зараа уулзсан. За ингээд хамгийн доотлол нэг 5 жил болсон. Дээшгээ 20 хэдэн жил болсон тий хүмүүстэй уулзсан. Тэнгууд ингээд одоо шинэ 20 жил болсон ах маань жишээлбэл би тэр хотод очиход монгол хүн ирлээ гингууд ингээд надтай ингээд хөрхэн цаг болцоод ингээд гүүгээд ирээл тэгснэ ингээд энд ингээд монгол хүн ирэх болгонд л би ирж уулзт юм даа гэсэн тий ингээд монгол бүр ингээд айгүй монгол хэлхтэй хүн байгаа хгүй юу. Тэгээ ингээд монголын талаар ярих айгүй дуртай, монголын талаар сонсох айгүй дуртай. Тэгээд 5 жил болсон залуу маань ч гэсэн ингээд бас айгүй мундаг олон улсын байгууллагад ажиллаж байгаа айгүй мундаг залуу байхгүй. Тэгээд ингээд яг ингээд өөрөө хэлж байгаа би энд ингээ хүрэх гэж айгүй хичээсэн тий бүр ингээд одоо 7 хоногт хэдэн цаг ажилласан юм бэ 70 80 100 гаруй цаг ажиллаж ийж тий би энд ингээ хүрсэн. Тэгээ ингээд одоо яг эндээ би ингээд орцсон байгаа учраас бол би эндээ ингээд цаашаа мэдээж ингээд одоо үзмээрэн гэхдээ Монгол сандаг Монголд ингээ хувь нэмэр оруулмаар ан гэдэг яг хүсэл байгаа. Яг тэрийг харахаар тэр хүнийг чи одоо эргэж очих цаг чинь босоо яв гэж бол надад хэлэх хэрэг байхгүй. Гэхдээ би харахтаа энэ хүн авьяас чадвар одоо манад Монголд чинь гадаадас ингээд экспертүүд ирж ажилладаг штэ. Тэрнтэй адилхан тэр хүнд бүх мэдлэг туршлага авьяас чадвар тий мэдлэг мэдээлэл нь байна. Хүсэл эрмэлзэл нь байна. Зүгээр яг өнөөдөр бол эргэж ирэх одоо яг одоо цаг нь болоогүй л харагдаж байгаа байхгүй цаг нь болоогүй юм уу те нөхцөл байдлын хувьд л тиймгүүд яг энэ хүмүүсийг одоо бид нэр бас ингээд хүлээхгүйгээр одоо зайнаас ч тэр богино хугацаагаар л ерөнхийдөө ингэж их оронд нь хувь нэмэр оруулах тэр шийдлийг л олох хэрэгтэй байна гэж бол надад бодогдсон. Тэгэхээр эргэж ирээсээ гэхдээ эргэж ирэх цаг нь болоогүй ч гэсэн байгаа газараасаа их орондоо хөгжилтэй хувь нэмрээ оруулаасаа л гэж бодож байна. Тэгээд энэ тал дээр одоо 8 сарын 1-нд бид бас ярилцсан. Тэгээд энэ тал дээр илүү ингээд энэ туршилтын хөтөлбөрийг хийгээл бид нар чинь бас туршаалгаа шүү дээ тий. Туршаал тэгээд одоо айгуу гоё юм нэг юм доктортой гоё зөв модельтэй болоод ингээд яг энэ авьяас чадвараа буцаад ингээд их орондоо ашигладаг болоосоо л гэж бодож байна. Нөгөө хүмүүс маань тухайн үед бас гадаадад байгаагаараа бас давуу талтай бас зүйлүүд бол байгаа. Тэд нар чинь дахиад Монголыг дэлхийдээ холбох гүүр болчихж байгаа шүү дээ. Хожим дараагийн олон залуучуудыг одоо дэлхийд гарах ч юм уу бас гүүр болж байгаа гэдэг бас давуу тал бас харагдчихлаа лээ. Би яг зөв өөрийнхөө бас бодол сая юу одоо тэр хэрэгжүүлж байгаа ажлыг чинь төрийн бас байгууллага ч юм уу үргэлжлүүлвэл одоо өшөө иймэрхүү хөлбраар аваад хэрэгжүүлүүлэх нь бодлоо л та зүгээр яг бид нар бас нэг яг энэ чиглэлээр бодоод хахаар хувь нэмэр оруулах юм юу байна гэж ер нь их боддог юм байл л те. Тэгээд бас найзуудтайхаа нийлээд энэ гэртээ харих зам гэдэг нэг төрийн бас байгууллага байгуулад ер нь зүгээр ягаад бас ямар юм зориод байгаа гэхээр нэг ийм юу байвал зүгээр санагцсан байхгүй нэг тийм хаб центр одоо тэндээ яг иймэрхүү подкастын өрөөтэй кофе шоптой тэгээд одоо нөгөө чинь ресторанууд VIP өрөөнүүд байдаг штэ тэр нь ингээд орон орны одоо яг тий энэ болохоор Солонгос энэ Орос гэдэг юм уу энэ Герман гэдэг нэг юм байдлаар тохижуулсан тэр улсынхын тухай мэдээлэл өгчдөг хүмүүс ирээд тэр улсад сормоор байна гэх юм бол тэнд ажиллаж амьдарч байсан хүмүүс нь ингээд мэдээлэл өгчдөг сартаа нэг өглөөний уулзалт өдөрлөгч юм уу зохион байгуулцдаг нөгөө талаар гадаадаас гол нь ирсэн хүмүүс маань ирэнгүүтээ их орондоо тасан зохицоо тий гэдэг ямар боломжууд байна хууль эрх зүйн хувьд яах ёстой гэдэг мэдээллүүдээ авчдаг тийм нэг одоо хаб центртэй бол ер нь их зүгээр юм уу гэд яг яагаад би бас тэгж бодсон бэ гэхээр зарим талаараа одоо яг төрөөсч гэдэг юм уу хэрэгжүүлж байгаа юм одоо чинь хөгжлийн төлхөр гэсэн бахаа нэг тийм төсөл сан байгаад бараг 50-100 сая төгрөг байгаад тэн дээр ингээ гадаад байсан хүмүүс зориулжтэй ажиллаж байсан хүмүүс юуг нь авнаа эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэтэстэй шоуны ажилдаг байгууллагууд энэ материалыг өгөх боломжтой гэдэг. Тэнгүүд харамсалтай нь болохоор тэр их хүмүүс мэдэхгүй учраас тэнд ямар ч одоо юуг нь жишээ нь өнгөрсөн оны хувьд тэр төслийн мөнгөний аваагүй хэрэгжүүлээгүй тиймэрхүү юмнууд байгаад байна. Дээр нь бас одоо юу гэдэг гадаадд байгаа сэтгэлтэй Монголдоо ингээ хувь нэмэр оруулах юмсан гэдэг хүмүүс байгаад тэр хүмүүсийг одоо юу гэдэг зангидаад тэр хүмүүсийн одоо нэрмжид гэдэг юм уу ямар нэгэн тогтцолт хийгээд ингэж ирэх явах урсгалыг ингэж уулзуулдаг. Дээр нь явж байгаа хүмүүсийг илүү хурдан зорилгоо биелүүлээд одоо юмаа сураад ирэх нэг тиймэрхүү юм хийх юмсан гэдэг зөвхөн хоёр бас сонирхол мөрөөдөл одоо байгаад байдаг. Тэгээ яг надад бол яг өнөөдөр яг энэ чиглэлээр ярихад эхнээсээ л нэг дуртай байлаа. Ягаад гэвэл бид нэр ингээд хвчлэн хувийн бодлоо ярьдаг. Тэгэхэд бас одоо ям тамгын газрын хүмүүс за ялангуяа шийдвэр гаргах эсвэл ингээд бас үйл ажиллагаа төсөл явуулж байгаа
ийм хүмүүстэйгээ уулзж байгаа нөхцөл бас нэг илүү чиглэлтэй. Энэ тал дээр нь ядаж ийм боломж байна шүү гэдэг мэдээллүүдийг авна гэдэг их чухал болов уу шаарддаг. Тэгээд төгсгөлд нь өөрөө ч зөвөр нэмж хэлэх зүйл байвал те одоо яриаг үлдсэн зүйл байлээ. Тэгээд хоёлаа өнөөдөр яриаг өндөрлөө. За их баярлалаа. Та ер нь айгүй гоё базаад те бүгд хэлжлээ. Таны сая хэлсэн өнөөдөр хаб центрийн бол хэрэгцээ шаардлага бол айгүй их юм билээ шүү дээ. Айгүй ихтэй угаасаа. Тэгээд яг манай нөгөө төсөл маань сая 2 туршилтын хөтөлбөрөөс гадна яг энэ талаар мэдээллийг ер нь Монголд байгаа боломж болцоогийн талаар мэдээллийг диаспора одоо хилийн чанд байгаа монголчуудтай үгүй мэдээллийг хүргэе гэдэг бас яг ийм нэг арга хэмжээнд бас байгаа олон нийтэд чиглэсэн арга хэмжээнд яг байгаа. Тэн дээр ингээд бол бид нар одоо бас нөгөө масштабын томруулахад бол одоо ямар ч байгууллагатай хамтран ажиллахад бол одоо нээлттэй. Тэгээд дээрээс нь дахиад нөгөө нэг юм эргээд ирсэн аюу мундаг хүмүүс байгаа штэ. Эргээд ирсэн үгүй хүн ерөөсөн мундагч байх албагүй штэ. Эргээд би бас аюу эргээд ирсэн хүмүүс байгаа. Тэгэхээр эргээд ирсэн амжилттай эргэж ирээд одоо байгаа тэр хүмүүсийн бас туршлага түүхийг бас олон нийтэд ингээд бас ингээд хүргэх тийм бас нэг арга хэмжээнд байгаа. Тэгэх юм бол тэр түүхүүд маань илүү одоо тэр гадаадад нэг ирэх гээд эргэлзэж байгаа хүмүүст маань бас айгүй гоё хэрэгтэй болов гэж бодож байна тийм. Тэгээд ялангуяа тэр 8 сар 1-нд 3 хүн ярин гээд байгаа маань бид тэр хүмүүс онцлон бас сонгохдоо л ингээд ямарваа нэгэн төрлийн компани ямар нэгэн дэмжлэгээр биш ирээд зөвхөн өөрөө одоо ингээд нөгөө одоо бизнес хийж байгаа ч юм уу эсвэл ингээд гоё урлагийн артист чиглэлээр шилжүүлэх ажиллагаа явуулж байгаа хүмүүс байгаа хгүй. Тэгэхээр ямар нэгэн гадны ингээ хүчин зүйлийг хүлээхэр чинь аюу хэцүү болчдаг штэ юм ингээд нэг юмнаас хязгаар хамааралтай болчоор тэлхгүйгээр яаж эндээ эргэж ирээд ингээд гоё болчихоо те асуудал байсан асуудлаа яаж даван туулав те эхлээд ингээд ирэхэд ямар юм хэцүү байсан тэрийг магадгүй яаж хүлээж авбал илүү өөрт амар байх уу гэдэг ч юм уу тэр талаар ингээ гоё хувийн зөвлөөнүүдийг бас ярих юм. Тэгээ энийг энэ манай нэгний ивентээс гадна ч гэсэн дараа нь цаашдаа бид нэг юм цуврал маягаар бас олон нийтэд ингээ хүргээд явах. Тэгэхээр тэр мэдээллийг бас гоё гадаад байгаа хүмүүс маань үзээд бас өөрт нь нөгөө хэрэгтэй мэдээлэл аваад шийдвэр гаргахад нөлөөлөх бол тий бас тэр бол ач холбогдолтой байх л гэж бодож байна. За ямар ч өндөр цаг зав гаргаад гадаад байгаа монголчуудаа юм хэрэгтэй гоё төслөө бас танилцуулаад тий дараа ч гэсэн юм боломжууд байна гэдэг мэдээлэл өгсөн. Ийм одоо баярлалаа. Тэгээд гэртээ ярих зам нэвтрүүлгийн ээлжилт нэгэн дугаар энэ үрээд өндөрлөж байна. Ирэх дугаараар уулзцгаая. За баярлалаа. Баярлалаа. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдран байгаа 310,000 орчим монголчууд бид эх орныхон нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулсаар байна. Хилийн чанд дахь монголчуудын зөвлөл төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг Mongolian Diaspora Festival 2026 арга хэмжээ 8 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотын төвцөг түүх соёлын өв шингэсэн Чожин ламын сүм музейн задгаа талбайд зохион байгуулагдахад бэлэн боллоо. Фестивалийн үеэр урлаг соёлын бүрэн хэмжээний тоглолт үзэж Хилийн чанд дахь монголчуудын зөвлөлийн гишүүдэд зориулсан хамтрагч байгууллагуудын хөтөлбөр, хөнгөлөлт, урамшууллыг эдлэх хэрэг. Элчин сайдын яамд нэгдсэн үндэсний байгууллага бусад олон улсын болон төрийн байгууллагуудаас зөвлөгөө, мэдээлэл авах, боловсролын болон аяллаа зууч компаниудтай холбогдох, хамтад хоол, ундаагаар үйлчлүүлэх зэрэг олон боломжуудыг нэг дороос авах юм. Диаспора фестивалийн арга хэмжээнд Монгол Улсын гавьяач жүжигчин Дуучин Наран, Монгол Улсын гавьяач жүжигчин Дуучин Нэргүй, Цэргийн дуучин чуулга, Увертура хамтлаг, Дуучин Гантулга, Дуучин Идэрмөнх, рэпер Дерби зэрэг бусад уран бүтээлчид хөтөлбөрүүд таны хүлээж байна. Mongolian Diaspora Festival 2026